За цусны асуудалтай хүмүүс нийтлэг байдаг нэг зовир үүдэлт нь болохоор баруун хавирганы нумаар өвдөх хөндөөрлөх ийм зовир байдаг. Тэгэхээр энэ нь болохоор таны цусны булчингийн үйл ажиллагаа нэг бол хэтэрхий хэтрхтэй байгаад байна. Эсвэл бүр дүлий үйл ажиллагаа нь ерөөсөө явагдахгүй байгаатай холбоотой үүсдэг. Таны баруун хавирганы доор зовир мэдрэгдээд байгаа бол яг аль нь вэ гэдгээ мэдээд авах нь их чухал учраас энэ бичлэгийг дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. Танд дуулгах сайн мэдээ байна. Таны элэг цус өөрийгөө нөхөн сэргээх гайхалтай чадвартай байдаг. Харин та түүнд багахан тус хүрхэтэл хангалттай. Өсөө эмгүй шингэлий онлайн сургалт яг үүнд зориулагдсан. Энгийн хооллолтын өөрчлөлт, өдөр тутмын хөдөлгөөн, зөв дэглэм, байгалийн дэмжлэгийн тусламжтайгаар та цусны урсгалаа сайжруулах бүрэн боломжтой юм. Энэ бол ердөө дөрвөн өдрийн сургалт. Үр дүнд нь та дахиад эм уух шаардлагагүй болж амьдралын чанараа бүхэлд нь өөрчилж эхэлнэ. Цөсөө шингэлэх олон аргуудыг заах сургалтад нэгдэж, цусны өтгөрлөө эмгүй ангаах алхмыг хийн, цусны ажиллагаагаа дэмжээрэй. За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө зөвлөгөө бичлэгээр бид нар цусны асуудалтай хүний баруун хавирга доор хөндөөрлөх нь яг ямар үед илэрч байгаагаас нь хамаарат ямар асуудал цаана нь нуугдаж байгаа вэ гэдгийг мэдэхэд туслах зөвлөгөө хүргэх гэж байна. За өлөн үеийн өвдөлт гэж байгаа. Хоол идээгүй байх үед таны баруун хавирга доор хөндөөрлөж өвдөх. За энэ нь ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ гэхээр таны цусны хүүдийн агшилт хэтэрхий идэвхтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хоол идсэн үед л таны цусны хүүдийг агшиж явах хэрэгтэй байтал хоол идээгүй байх үед ходоод гидсэнд хоол орж ирээгүй байх үед таны цусны хүүдийн хит мэдрэг болоод булчин нь агшиж цөсөө гадагшлуулах гэж оролдож байгаатай холбоотой ийм завирал илэрдэг. За үүний үр дүнд болохоор баруун хавирганыхаа доогуур базалж өвдөх, зарим тохиолдолд бүр хүчтэй өвдөлтийг бол өгдөг байгаа. За тэгвэл нөгөө эсрэг тохиолдол нь болохоор цусны хүүдийн агшилт нь суларчсан байгаа. Ажиллагаа нь муудсан байгаа үед бол илэрдэг. Гэхдээ энэ нь ямар үед вэ гэхээр хоол идсний дараа, ялангуяа өөх тостой хоол идсний дараа хэрвээ таны баруун хавирганы нумаар зовирлж байгаа бол энэ нь таны цусны хүүдийн агшилт суларчжээ гэсэн үг. За хоол орж ирэхээр яах ёстой вэ? Цусны хүүдийг чинь агшаад цөсөө гэзрүүгээ шахах ёстой шүү дээ. Гэтэл тэр булчингийн үйл ажиллагаа сул байгаа учраас гадагшилж чадахгүй, юу гадагшлахгүй гэхээр цус гадагшилж чадахгүй. За ингэхээр яг цус чинь өөрөө суларч чадахгүй учраас хүүдийн сунна. За энэ суналтаас болж танд ийм өвдөлт бол мэдрэгдэж байгаа. За ийм асуудалтай байх тохиолдолд дагалдаад бас өөр шинж тэмдгүүд илэрнэ. За тэр нь юу байдг вэ гэхээр хоол боловсруулалт ерөнхийдөө доголддог. Тэрнээс болоод гэдэс дүүрнэ. За тэгээд гэдсээр хүнд оргих гэх мэтчлэн ийм шинж тэмдгүүд дагалддаг. Тэгэхээр таны зовир өлөн үед илэрч байна уу? Хоол идсний дараа илэрч байна уу гэдгээс хамаарат хоёр өөр асуудал явж штэ, тийм ээ. Тэгэхээр өлөн үеийн зовир нь болохоор цусны хүүдийн хит идэвхжилтэй агчлалтай холбоотой байх нь, харин хоол идсний дараах өвдөлт нь болохоор цусны хүүдээ суларсан, агших чадвар нь суларсантай холбоотой байдаг байх нэ. Танд ходоод гидсний асуудлууд байгаад байна, тийм ээ. Тэгэхээр одоо та энийг шийдэхин тулд ганцаараа байх шаардлагагүй боллоо. Бидэн дээр ирээд зөвлөгөө авч болно. Тэгэхээр бид нэр таны асуумж, холбогдох шинжилгээнүүд дээр тулгуурлаад тань сайхан хоолны зөвлөмжийг өгж болж байна. Ходоод гидсний тэр үйл ажиллагааг хэвийн болгодог олон сайхан элэг дасгал бусад олон хүнд үр дүн өгсөн ийм аргуудыг бол танд зааж өгч болж байна. За шаардлагатай гэж бодох юм бол бид нэр танд байгалийн нөхөн сэргээх юм эмчилгээ хүртэл зөвлөж өгч болж байна. Тэгэхээр ходоод гидс эрүүл байна гэдэг бол үнэхээр сайхан, тийм ээ. Таны амьдралын чанар бол дээшлэх болно. Тийм учраас цаг аваад хурж ирээд зөвлөгөө аваарай. За эдгээр булчингийн үйл ажиллагаа доголдох нь цаанаа ямар шалтгаантай байдаг вэ гэхээр ихэнхдээ хүний сэтгэл санаатай, мэдрэлийн тогтолцоотой, өөрөөр хэлбэл бидний стресс бухимдалтай маш их холбоотой байдаг. За тэгэхээр бидний цус ялгаруулад яг гидс рүүгээ орж явах тэр хэсэгт бол жижигхэн юм хунигч булчин байгаа. Тэгэхээр энэ хунигч булчин ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр болоогүй цагт нь цус гидс рүү орж ирэхээс нь хамгаалж өгдөг юм жижиг булчин байгаа. Ер нь хүний нийт булчин бол ямар нэгэн стресст орох, бухимдах, айц сандрах үед бол дандаа чангарч яадаг. Гэхдээ хэвийн байдалд бол эргээд хэдэн минутын дараа л орчдөг. Байглаас өөрийгөө хамгаалах гэж бие чангалаад булчингуу чангараад эргээд буцаад тэр агчлал тавьж явах хэрэгтэй. Гэтэл энэ одын хунигч булчин буюу энэ гидсэнд байрлаж байгаа энэ жижиг хунигч булчингийн хувьд болохоор нэг чангарчхаараа эргээд буцаад сулралгүй хэдэн цагаар магадгүй энэ хэрвээ архаг ийм стресс өртөмтгий байдаг бол хэдэн өдрөөр ч юм чангарсан хിവэрэ байж болдог шүү. За тэгэхээр энэ булчингийнхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр стрессийн эсрэг, тийм ээ, стрессээ тайлах, стресс менежментийг сайн хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бид нарт янз бүрийн амьсгалын дасгал, йогийн дасгал
дасгалууд байж болно. Эсвэл хэвлэлдээ хийдэг эзний ийм илгүүд бол маш сайн үр дүнтэй байдаг. Хэрвээ та ийм иллэг сурч медиа гэж байгаа бол манай 10 сарын 2-нд явагдах сургалтанд суугаарай. Тэгэхээр энэ сургалтаар бид нэг өдөр нь яг ийм иллэг дасгалын талаар бүхэл бүтэн нэг өдрийн хичээл бол явахаар байгаа шүү. За мөн одоо бидний бусад амьдралын хэм маяг хоолтой холбоотой энэ булчингийн агчил юм уу эсвэл хит сулрал үүсчээдэг. Тэгэхээр бид нэр хөдөлгөөний хомсдол тэгээд хэд боловсруулсан хүнс хэрэглэх эсвэл өв тостой хоолыг хэд хорих гэх мэтчлэн юм ерөнхийдөө амьдралын буруу хэм маяг хоолтой холбоотойгоор бас энэ булчингийн үйл ажиллагаанд тоглолтдог. Тэгэхээр та эдгээрийг эмгүүгээр өөрийнхөө амьдралын хэв маягаараа өөрийнхөө өдөр тутамд хийдэг зан үйлээрээ засъя гэх юм бол энэ мэдлэгийг олж авах хэрэгтэй болно. За ингээд өнөөдрийнхөө зөвлөх бичлэгээр бид нэр ямар мессежийг танд өгөхийг зориуа гэхээр баруун хавирга доор зовирлж байгаа бол өөрөө энэ нь өөр шалтгаантай байдаг шүү. Энэ шалтгаанд нь тохирсон хэрвээ та эмчилгээ хийлгэх юм бол заавал эм уухгүйгээр энэ асуудлыг зохицуулах бүрэн боломжтой гэж хэлмээр байна. За ингээ удахгүй дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр уулзцгаая. Сүсний өтгөрлөө эмгүүгээр шингэлж сурцгаая.